Ко-баруун талаа шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. За манай студид Nomadic Hub-ийн үүсгэн байгуулагч болон за их сайн компани үүсгэн байгуулагч нар хүрэлцээрсэн байна. За Утган Баяр болон Улаан Туян нар хүрэлцээрсэн байна. Цаг гарган хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Урьж орцоо баярлалаа. Тэгэхээр таны хувьд бол яг UB Cab үүсгэн байгуулахад биеэр оролцсон амжилттай явж байгаа стартапуудын нэг шүү дээ. Тэгэхээр яг энэ технологийн компаниас иймхүү одоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар руу шилжсэн ер нь гол таны шалтгаан юу вэ? Түрүүн та хэллээ бид нар UB Cab-ыг хийж чадсан. Бид нар 150 мянган жолоочтой 1.6 сая хэрэглэгчтэй үндэсний хэмжээний гэдэг нь 18 аймагт одоо ажиллаж байна. Тэгээд бид нар яг мал аж ахуй өөр салбар руу бас орсонгүй. Ер нь UB Cab-ыг бид нар хийж чадсан чинь дараагийн шатанд ер нь технологиор бас Монгол улстай юуг бид нар өөрчилж чадах бай. Таксины салбарыг бас тодорхой хэмжээнд зэгцэлсэн гэж ойлгож байна. Тэгээд мал аж ахуйг технологижуулах гэж зорилго тавиад бид нар одоо малчтын UB Cab-ыг хийх гээд зориод одоо 3-4 жил ажиллаж байна. Тэгээд ер нь бол манай багийн дараагийн төсөл байгаа юм л да. Тэгээд нэг нь одоо энийгээ барьж явъя гэж утсан үднээс одоо UB Cab-ийн гүйцэтгэх удирдлага партнеруудаа хүлээл гэж өгөөд тэгээд мал аж ахуйр орсон. Тэгээд яг малын бүртгэлийн систем бид нар хөгжүүлсэн. Одоо ажиллаж байгаа. Одоо 900-аад хэрэглэгчтэй 4500 малтай систем ажиллаж байгаа. Тэгэхээр бүртгэлийг дагаад ирэнгүүт мал аж ахуйгаа ойлгож эхэлсэн. Тэгээд мал аж ахуйг ойлгоод эхлэхийн цагт энийг системтэйгээр ер нь экосистемийн төвшөнд хөгжүүлэхгүй бол одоо нэгдүгээр бүртгэлийг чинь дараа нь хоёрдугаарт гэж байхгүй. Малын тэжээлийн асуудал өндөгдөж байна. Малын үржин селекцийн ажил өндөгдөж байна. Малын ийм эмчилгээний ажил өндөгдөж байна. Тэгээ энэ үрээндээ бид нар олон талт үйл ажиллагаа хийгээд явж байгаа. Nomadic Hub гэж нэг амбрелладор төслөө нэрлээд. Тэгээд энэ өдрүүдэд одоо манай бас яг энэ малын эмийн чиглэлээр одоо хамтран ажиллаж байгаа их сайн компани удирдлага бас ирсэн. Тэгээд таны асуултанд хариулахад ер нь яагаад мал аж ахуй руу орсон бэ гэдэг нь бол мал аж ахуйг технологижуулах зорилгоор орсон. Маш сонирхолтой санагдаж байна. Улаан Туяа таны хувьд бас яагаад одоо яг энэ Nomadic Hub-д хавтай хамтраад энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ? Энэ талаараа тайлж өгч. За сайн байна уу? Манай компани болсороо өөр Монголд 30 жил байгуулагдсан. Нэгдээ 30 жилийн өрөө үдж байгаа юм. Тэгэхээр үйлчлэг, мал амьдлаг эргээд юугаар бол олон жил үйлдвэрлэгээ хийсэн. Малчтад бол таашаагдсан. Тэгэхээр 2 жилийн өмнө бол отход харалтай уулзсан. Тэгээд мал аж ахуйн тухайтай солилцоо хийхэд бол сандлаан солилцоо хийхэд бол энэ тухайтай хоёулангаад хамтралжиж болох юм байна гэд. Ар Монголын 5-30 малын ерөнхий одоо үйлдвэр нь бол бараг төстэй байдаг. Тэгэхээр мал амьдлагийн тухайтай тангийн тухайтай хэрэгжээ бол барах бүр хангаад илэх байхаа тэгээд бид нь бол хамталж байгаа эхлүүлсэн юм байна. Тэрийг нөгөө мал аж ахуйг технологижуулна гэхээр яг яаж юм бол гэдгийг бас илүү та дэлгэрэнгүй хэлж өгөөч. За энгийнээр одоо маш олон нэг асуудал ер нь яаж технологи хамгийн дөрөнд бид бүртгэл хэрэгтэй юм байна. Малаа бүртгэж дараа нь удирдах юм байна. Тэгээд бүртгэл одоо сая би Японд очиод ирэхэд Япон одоо хүний хурууны хээ гэдэг шиг өхөрнүүдийн хамрын хээгээрээ бүгдийг бүртгэгдсэн байна. За бид нар одоо тэр төвшөнд биш юм гэхэд одоо бас бусдаас хоцорсны давуу тал гарч байна. Бид нар одоо зүгээр нэг юм баркодтай эмэг биш. RFID чиптэй эмгээр бид нар малаа бүртгэлжүүлж чадвал тэр бүртгэлээ дагаад араас нь одоо бусад бүхий юм удирдах байна. Өөрөөр хэлбэл нөгөө удамшлын байдал, эцэг нь мал нь хийн, их мал нь хийн, тэ эцгийнх нь эцэг нь ямар мал ингээд энэ удамшлаас удирдах боломжтой. За дараагийнх нь бүртгэл бий болсны дараагаар бид нар нөгөө эмчилгээ одоо тухайлбал малын эм тариа зарим одоо бид нар маш тийм хэтэрхий одоо юу өвчин болгон дээр одоо антибиотик хэрэглэж гэдэг тийм. Антибиотик хэрэглэж байгаа тохиолдолд тэрийг хүнсэнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хэмжээний цагийн тоолоор явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр тэр бол технологи бас шаардлагатай байна. За мөн үржлээ сайжруулад одоо эмчилгээ ингэ явсны дараа малын тэжээл ярингууд үр дүн яаж гарч байгаа. Тэгэхээр тодорхой хугацаанд одоо малаа жинлээд байх. Тэгжиж потенциалаа одоо зүг байна уу энэ хийж байгаа бизнес байх хэрэгтэй шүү дээ малаа. Тэгэхгүй бол одоо бид нар зөвхөн малаа гулууз усныхаа дараа хэмжээд байна. Дээр нь тоолох процессыг технологиор маш хөнгөвч болж байна гэдэг. Ер нь бол энэ олон улсад бол байдаг л жишээ. Гэхдээ бидний хувьд бас давуу талаар юм явсан юу гэхээр блокчейн дээр тулгуурсан мал бүртгэлийн систем бүтээсэн. Одоо манай компани Nomad компани одоо аппликейшн дээр бол малыг одоо яг нэг токен болгоод тэрний ард дээр бусад датаг нь уяад үржлийн мэдээлэл
им имчилгээний мэдээлэл гээд энэний ар дээр бол бид нар мал аж ахуйгаа нэг төлөвлөх боломжтой байна. Олон мал энэ систем дээр байж чадах юм бол хичнээн одоо мах энэ жил нийлүүлэх юм. Магадгүй хичнээн тоо ноолоор нийлүүлэх юм те. Хичнээн литр сүүс авах боломжтой гэдэг юм. Энийгээ бид нар зөв тооцох боломжтой байна. Түүнийг дагаад хичнээн тижэл хэрэгтэй болох гэдэг юм уу те. Тэгээ ер нь бол дата бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд их сайн юм компанитай яг ямар байдлаар хамтарч ажиллаж байгаа вэ? Тий, одоо түрүүн та хэлсэн шууд өөр салбараас ингээ мал аж ахуйн салбар руу орсон. Тэгээд яг орон нутгууд ер нь орох болсон шалтгаан нь орон нутгуудаар яваад ер нь мал аж ахуйн салбарт ажиллагчдын тоо жилээс жилд багасж байгаа. Одоо залуучууд бол одоо хот руу нүүдэлт шилжих хөдөлгөөн ихсэж байгаа. Түрүүн хэлдэг бид нар одоо нэг хэсэг UBCAB-ийг хийсэн гавьяа юм шиг байсан бол нөгөө хэсгэнтэй одоо эргээ ботход төвлөрөл бий болоход одоо малчин залуу бараг таксинд явсан илүү ашигтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр буцаагаад энийг одоо бид нар бий болгох нь үүрэг гэж харсан. Тэгээд одоо эрэл агуул хийж явсан. Тэгээ Европоор нэлээ явсан. За Хятадаар сүүлийн 2 жил бол одоо байнга явж байна. Тэгээд өчигдөрхөн тоглоом болгоо хэлэхэд одоо Монгол руу яваагүй нэг 2 сар болж байгаа шүү. Ер нь ойр дуулцсангүй шүү тий. Тим хэмжээнд бид нар их явсан. Тэгээд их сайн компанитай би уулзсан түүхээ ярив. Хамгийн анх. Тэгээ яг нөгөө судалгаа хийж явж байхдаа зүгээр хөдөө одоо Хятадын одоо Өвөр Монголын Шилэнгол аймгийн зүүн сүнд хошуунд одоо Өдөө аймагт одоо хошуунд бид нар очиод явж байхад Монгол хүчгээр бүх юмд байдаг шүү дээ Өвөр Монгол. Тэгээд малын эмийн сан гэж байсан. Тэгээ малын эмийн сан руу яваад ороход манайхаас нөхцөл байдлын ялгаатай нөхөд тэнд бол ингээд 3 худалдагчтай одоо супермаркет шиг те энэ том институт шиг том хэмжээний ийм худалдааны хэсэгтэй байсан. Тэгээд би нөгөө цуг орчуулга хийжсэн залуугаас асуусан энэ ямар учиртай компани бэ гэсэн. Энэ их сайн гэж компани бол одоо үнэхээр их сайн компани. 30 жилийн турш манай одоо Өвөр Монголын малчтад эм чанартай эмтэрэ үзүүлдэг. Дээр нь малын эмнэлэгтэй, малын лабораторитой, тэгээд малын эмийн үйлдвэртэй юм том компани гэж ингэж ярьж байна. Тэгээд их улаан туяас эхэлтэйгээр нь уулзах хэрэгтэй юм байна. Энэ компаниг л ер нь хамгийн чухал юм байсан. Эм тэрэ бол мэдээж дэлхийн өндөр хөгжөлтөд хятад ч гэсэн одоо хөгжлөөрөө тэргүүлж байгааг шинжлэх ухаан тэргүүлж байгааг маш сайн явж байгаа ч гэсэн одоо эм тэрэ германч гэдэг юм уу франц гэдэг юм уу бид нар турк гэдэг юм хамгийн гол юм нь нөгөө эмийг тайлбарлаж байгаа хүмүүс нь тэр хэрэглэгчд нь дандаа Өвөр Монголд байж байгаа хүмүүс дандаа монгол хэлээр ярьж байгаа. Хөдөө одоо малчт нь бол тэгээ яг их сайны эмийн сан руу ороход 3 одоо худалдагч нь гуруулаа хоорондоо ингээд одоо хорхоо туудаг юм байна уу гэл тэ. Тэгэхэд хоорондоо ярьж байгаа энэ байдал нь ус усалт энийг л одоо бид нар уулзъя гэдэг. Тэгээ уулзаад явсан улаан туяа захиралтай уулзсан. Бидний төсөөснөөс ч том байж таарсан. Өвөр Монголд улаан туяа захирал маань 80% дэлгүүртэй. Тэгээд түрүүн бас бид нар өдөө аж ахуйн яамны бас бодлогын газрын даргатай уулзаад бид нар одоо их сайны энэ туршлагыг Монголд нэвтрүүлснээр Монголд малчтын одоо эм тэрэ гар дээр бол маш хямдрах гээд байна. Доорх нь 2 дахин хямдрах гээд байна гэсэн. Чойш дарга таад одоо улаан туяа захирлаас асууж ирсэн. Одоо яаж одоо таны энэ хямд оруулж ирж байгааг чинь нууц нь юу вэ гэж. Улаан туяа захирал бол маш шудраг хэлж байгаа нь Хятадын би 200-аад эмийн үйлдвэртэй хамтарч ажилладаг. Олон дэлгүүртэй Өвөр Монгол даяар одоо 30 жил явц олон жилийн түүхтэй учраас эдний одоо худалдан авалтын волюм өндөр гэсэн. Тэгэхээр ихээр авч чадж байгаа учраас хямдаар ингэж нийлүүлээ явж. Тэгэхээр Монголд бол одоо нөгөө эм тэрэний хувьд одоо та таны асуултанд нь гол одоо мал аж ахуйг одоо нөгөө нэг эрсдэл багтаа тэгээд одоо мэдээж энэ чинь хөрөнгөчтэй хүний хөрөнгө энийгээ эрслээс авахын тулд биднэрт эм тэрэ хэрэгтэй. Тэгээ одоо яг манай улсын хувьд бол энэ хоцрогдож байгаа нэг нөгөө ихэд одоо дээр үед бид нар ямар ч өвчин туссан пенициллин тарьдаг байсан шүү дээ. Одоо ханиад өссөн ч одоо пенициллин тарьдаг. Тэрэн шиг маш цөөхөн төрлийн антибиотик хэрэглээд байгаа. Одоо тэгэхээр одоо ингээ хөгжөөд ирэхээр улаан туяа захирал хэлж байгаагаар одоо өвчин болгонд тэгж өндөр одоо юутай антибиотик шаардлагагүй. Одоо өвчин болгонд төрөлжиж юм тарай хэрэглэх боломжтой гэдэг. Тэгээ энэ байдлууд нь бол манад одоо маш их хэрэгтэй. Нэгдүгээрт одоо дахиад хэлэхэд хэл ярианы үед бидэрт ямар саад алга. Хоёрдугаарт одоо маш олон малчид хэрэглэгчдэд Өвөр Монголдо худалдан авалт хийдэг учраас их хэмжээгээр авч байгаа учраас чанар одоо бас сайн үнээр авч чадчихаа. Тэгээ их сайн компани яг энэ Монголд өөрсдийнхөө туршлагаа нэвтрүүлээ гэдэг ингээд явж. Тэгээ үр дүнд нь малчдын хамгийн чухал хэрэгцээ болсон дэр малынхаа эрүүл ахуйг хангахад сонголттой хямд чанартай юм одоо бий болох боломж гарч байна гэж. Тэгэхээр бид нар өнөөдөр яг цөлжилт газрын дороотолтой тэнцэх хурал дээр ярилцаа сууж байна. Яг Өвөр Монголд ер нь цөлжилт газрын дороотолт ямар нөхцөлд байна? Ялангуяа одоо бэлчээрийн талаар энэ жил бид нар маш их ярьж байна шүү дээ. Тэр Өвөр Монголын мал аж ахуй өөрөө яг Монголоос юугаараа ялгаатай вэ? Энэ талаар бас хэлж өгөөч та. За. Ойрын жилүүд бол одоо хурд тондос бага болсныхаараа бол бэлчээр нутаг бол жоохон тачирсан байна. Тэгээд өв сургуулийн жир бол тоон ч хөөхөн болсон байна. Уул нь бол
мануусын өнөө дөөцүүлүүд малчхтаа бүрлээ. Мал бол өөрийн биеэ өмчих нь. За горхоцоор горхоо туах өв сургамлаа идээд тэгээд өөрийн биендээ өмнөд горхоогоо туучдаг байсан. Тэгэхээр уушигтай юм уу эсвэл өөр нэг жилийн хямраа мөн ингээд тийм нэг жилийн өвчин таарсаар өөрөө өвс мургуунаад олоод л тэгээд л өөрийн биеэ өмнөчдөг байсан. Гэхдээ бол одоохондоо өвс бэлчирд нь жоохон та надад жоохон тасчирцсанаас болоод өвс мургуулмын төрөлжил нь бол ховролт гарсан байна. Тэгэхдээ мал бол өөрийн биеэн ч гэсэн одоо буян дагаа тэгээ өвс ургамлаа олж идэхэн байсан. Технараа жаавалчихгүй одоо манайхна малчтай бол өөрийнхөө малаа додмлаад өөрөө ингээд өнгийн цагдаа өвсөн өмөр заахан ингээд сэргэлт хийх юм уу эсвэл жоохон шимт хэжээ юм өгөх юм уу энэ талаас болоод тэгээд малаа сайхан ингээд өвчин юм уу эсвэл ерийн цагийн шимт хэжээлийн хөрлөөд байсаар өвчин бол өвчин өндөр хүрхгүй шүү дээ. Малын өрөөл өнхий бол баталт хийлнэ. Учир нь малын өрөөл өнхдөг чинь одоо хүн амын хүнс хүнсийн өрөөл мөдтэй шууд холбогдолтой. За тэгээд л энэ талаас болоод бидэнд бол энэ хэдэн жил бол өвсөн өмнө тухайтай тийм сурталчлаг хийгээд тэгээд өвсөн олон үйлдвэрлэсэн. Малч гэсэн өвс иж байгаа болохноор өвсөн өмнөх нь биед нь гүйх нь сайн. Ийм байдлаар. Тэгээ эцэст нь та хоёроос хоёулангаас нь ер нь яг энэ COP17 хурлаас ямар хүлээлттэй байгаа вэ? Ямар үр дүн гараасаа гэж бодож оролцож байгаа вэ? Яг нь одоо мэдээж чинь нэг мандаттай байгууллагууд нь энэ зөвлөлтийн энэ конвенцийн талаар одоо үр дүнгуудын талаар ярьж байгаа. Бидний хувьд бол илүү одоо network гэх юм уу? Тим байдлыг одоо харж одоо Улаантай захирлтээр одоо энэ чинь бүх аймагуудад салбараа байгуулах гэж байна шүү дээ. Одоо их сайнны эмийн сангийнхаа тэгээд аймгийн дарга нартай ямар ч ус уулзалтууд хийж байна. Тэгээ ямар ч ус үр дүнд нь ямар ч ус орон нутгийнхаа удирдлагуудтай бид нар илүү сайн уулзалтууд хийж ойлголтууд хийж компаниар танилцуулж ингэж явж үр дүн гарч ийна гэж харж байна. Таны хувьд одоо энэ хурлын талаар та сэтгэлээ хэлээч гэдэг. Хөтлөгч игээд. Тийм байна. Одоохондоо бид нь бол 2 жилийн чармайлгаар бол бүртгөөл хийгээд бараг нэг 40 гаруй төрөл жилийн бүртгөөл хийлгүүлсэн. Тэгээд 9 сарын донцоор эхлэлсээр бараг боцсон. Өмнө юм бүр оруулчих нь. Тэгээд дараачийн бараа болоод манай Малтан Дүмэнд илүү үйлчлэгээ хангахаар бэлгэн байна. За гаргаа ярьцлаа гэсэн та хоёртаа баярлалаа. Цаашдаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай студид Nomadic Hub-ийн үүсгэн байгуулагч Утганбаяр болон их сайн эм компани үүсгэн байгуулагч Улаантай нар хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ. Тэнгэр телевиз COP17 шууд амжилттай хөтөлбөр үргэлжилж байна.